Голомт банк. Голомт банкны Эрдэнэт хот дахь салбар нь Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар 1999 онд 4 хүнтэй ажлын гараагаа эхэлж байсан бол эдүүгээ 25 жилийн ой тогооцоолгож байна. Тус салбар нь өдгөө нэг салбар 2 тооцооны төвтэй нийт 54 ажилтнтай ажиллаж байна. Эрдэнэтдэх голомт салбар 2024 оны эхний улирлаар нийт активын дүн 159.3 тэрбум төгрөгт хүрч Эрдэнэт хотын арилжааны банкуудын нийт олгосон зээлийн 20%, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 18%-ийг эзэлж сайн сайхныг санхүүжүүлэн уриатаагаар орон нутгийн байгууллага, компани, иргэдэд банкны бүх төрлийн санхүүгийн үйлчлэгийг хүргэж итгэлийг хүлээн ажиллаж байна. Тус салбар нь харилцагчдын тав тухтай үйлчлэгээ тохируулж, харилцагч төвтэй банк байх шинэ стандартыг хэрэгжүүлж, эрсдэлгүй, шуурхай, шилдэг технологийн үйлчлэгээр хөгжлийн голомт байж, дэлхийн жишг Монголын банк болох их үйлсийн төлөө голомт банкны нийт хамт олон амжилттай ажиллаж байна. 2000 онд голомт банкнд ороод би 24 дэх жилдээ голомт банкнд ажиллаж байна. Гэ голомт банкнд ажиллаж байгаадаа маш сэтгэл өндөр байлаа. Голомт банк маань одоо Монголын дэдэг үе дэлхийн жишг банк болсон байна. Тэгээ одоо банкнд ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байна. Би анх 2007 онд пирамид тооцооны төв харилцагчийн үйлчлэгээний ажилтнаар ажилд орж байсан. Одоо орхон бизнес төвд үйл ажиллагааны ахлах ажилтнаар ажиллаж байна. 16 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. За дэлхийн жишг болох зорилготой голомт банкнд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаадаа баяртай байдаг.